эрүүл мэндийн даатгалын сан шиг биш шүү. Нийгэм даатгалын сан маань нийгэм даатгалын шимтгэл төлж байгаа сая гаруй иргэн аж ахуй нэгжийн төлсөн нийгэм даатгалын шимтгэлээр орлогоо бүрдүүлээд нөгөө талдаа тэтгэвэр авж байгаа хуваарлтын зарчмаар явдаг зүйл. Манай өнөөдрийн нийгэм даатгалын тогтолцоо бол өөрөө хуримтлалын тогтолцоо биш шүү. Хуваарлтын л тогтолцоо. Тийм учраас нийгэм даатгалын сан хоосордсон нэг хүний одоо халамжийн тэтгэвэр өгч ямар нэгэн тэтгэвэр тэтгэмж халамжийн асуудлыг өгөөг нэг ч төрний асуудал байхгүй. Хууль зөрчсөн зүйлүүд мэдээж хэрэг өгөх боломжгүй. За энэ цалин хөлсийг нэмэхтэй холбоотой 830 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэж үзэж байгаа. Бид нар засгийн газар дээр ярьсан. За сайд нарын одоо урсгал зардлаас гэж байгаа шүү. Төсвийн хөрөнгө оруулалт биш. Яг бол төсвийн хөрөнгө оруулалт чинь өөрөө эдийн засгч тодорхой хэмжээний одоо түлхэц өгдөг, нэмэх өгдөг одоо зүйл гэж ойлгох хэрэгтэй. Төсвийн хөрөнгө оруулалт маань ямар нэгэн сургууль баригдлаа гэхэд тэнд олон хүн очиж ажиллана, барилгачд маань цалингаа авна. Тэнд ажилд орсон хүмүүс мөн одоо тоогооч багш юмч юу гэдэг юм бэ? Урсгал зардлаа ер нь багасгая гэж. За урсгал зардлаа багасгахтаа зэрэг гэрүүл хөдөлмөрийн яамны зарим одоо хуулиараа хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд маань автомат 10% одоо багасна гэсэн үг. Жишээлх юм бол малжуулах хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн зарим хөтөлбөрүүд маань автомат басна. За эрчим хүчний яам дээр жишээлбэл одоо бид нар тэгээд яах юм бэ? Шөнийн тарифын хөнгөлтийг багасгах юм. Гэх зэрэг гарч байгаа нийгмийн үр дагавар шиг. Энэ цалин хөлс нэмэхтэй холбоотой ахмадуудын маань тэтгэвэр байгаатай би 100% санал нийлэн үнэхээр бага байгаа. Энийг тогтолцоогоор нь ерөөсөө энэ цалингийнхаа нэгдсэн энэ суураар нь тэтгэврийнхээ одоо энэ амжиргааны доод түвшинтэй уялдуулаад том цогц реформ хэрэгтэй болсон үг хэрэгтэй.